11 бүхэл 16-ны 12-оос хасах нь 5 бүхэл 16-ны 8-ыг бодцгоё. За бүгдээрээ доорх цайнд бодъё. Ийм бодлогын төрлийг бодох миний дуртай арга бол бүхэл тооноос нь бүхлийг хасаад бутаргаагаас нь бутаргааг хасах юм. За энэ тоог энд 11 дээр нэмэх нь 16-ны 12 байдлаар бичиж болно. Хасах нь за энд хаалт тавья. Хаалтанд илэрхийлэг бүхлээр нь багтааж болно. За хасах нь энэ тоог 5 дээр нэмэх нь 16-ны 8. За тэгэхээр 5 бүхэл 16-ны 8 гэдэг бол 5 дээр нэмэх нь 16-ны 8-тай тэнцэв. Гэхдээ хасж байгаа гэдгийг санаарай. За хаалтанд байгаа зүйлийг тэр чигт нь хасж байна. Тиймээс энэ илэрхийллийг бүгдээрээ дахин бичвэл 11 дээр нэмэх нь 16-ны 12. За тэгээд 5 дээр нэмэх нь 16-ны 8-ыг хасахдаа сөрөг тэмдэгтээ хаалт задлана. Тиймээс хасах нь 5 бүхэл сөрөг 5 гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ тоо бол хаалт задлаад сөрөг 16-ны 8 болно. Хасах нь 16-ны 8. За одоо ингээд бүхэл тоолон бутархай тоонуудыг тус тусад нь хасна. Эхлээд бүгдээрээ бүхэл тоог хасъя. 11-ээс хасах нь 5 болно. За энэ хэсэг бол бүхэл тоог хассан хэсэг. За үүн дээр нэмэх нь за 16-ны 12 ягаан өнгөөр тэмдэглэе. Нэмэх нь 16-ны 12, хасах нь 16-ны 8. Хасах нь 16-ны 8. За 11-ээс хасах нь 5 тэнцүү мэдээж хэрэг 6 шүү дээ. 6 дээр нэмэх нь энэ тохиолдолд бутархайн хуваар адилхан байна. За тиймээс 16-ны ямар нэгэн тоог нэмнэ. Тэгэхээр 12-оос хасах нь 8 4-тэй тэнцүү. За тиймээс энэ бол 6 дээр нэмэх нь 16-ны 4 буюу холимог бутархай болно. 6 бүхэл 16-ны 4. За 6 бүхэл 16-ны 4 энэ хариу зөв. Гэхдээ үүнийг бүгдээр хэлбэрчилж болно. 16-ны 4-ийн хүртүр болон хуваар нь хоёулаа 4-т хуваагдана. Хоёулаа 4-ийн үржүүрэн шүү дээ. За хүртүр болон хуваарийг хоёуланг нь 4-т хуваая. 4-т хуваахад тооны чанар өөрчлөгдөхгүй. Хэлбэрчлэг үйлдэл хийгдэнэ гэсэн үг. За бүхэл тоон хэсэг хിവэр байна. Бутархай тоон хэсэг нь тэгэхээр 1-ийг хуваах нь 4 болно. Ингээд хариу нь 6 бүхэл 4-ний 1 боллоо.